Наби Бажуу байна. уянгаа байна. Цацал байна. Өнөөдөр CU-д болцгоо буюу blind date-д оролцохоор хөөрхөн охтууд маань ирсэн байна. 4 охид маань нэг залуутай сохор болцоо хийх юм. Тэдэнтэй өнөөдөр ямар залуу болцох бол? Тэдэнтэй болцох болцоод залууг харцгаая. Тийм ээ, энэ бол эмээгээрээ олонд танигдсан эмээгээ чадагч залуу болох IG нэр Геркулес юм. CU-д болцгоо blind date маань 3 үетэй бөгөөд үе болгоны эхлэлд дүрмийг танилцуулна. Харин үе болгоны төгсгөлд нэг оролцогч эмэгтэй хасагдах болно гэдгийг сануулъя. Эхний үе болцоод залуутайгаа оролцогч охид маань 5 минутын туршид зэрэг чатлах юм. Энэ нь зөвхөн мессежээр оролцогч болгон өөртөө зориулж никнейм өгсөн байгаа. Ингээд болцоод залуудаа хэрхэн сэтгэгдэл төрүүлж чатлахыг хамтдаа харцгаая. Би бараг өөрөө хариугаа буцааргаа тал. Эхний үе дуслаа. Үе эхэлж байхад хэлж байсанчлан үе болгоны төгсгөлд нэг оролцогчийг хасах болно. Энэ шийдвэрийг болцоод залуу гаргана. Ингээд шийдвэрээ гаргана уу? Бас ингээ хариу иш ч юм уу буцаагаад хариулах гэхээр энэ чатаагаар бодсоороо таараад. Гэтэ муутай 5 минутад 4 охинтой гэдэг чинь амар давчуу байгаа шиг санагдаад байгаа байхгүй юу? Чат эхлүүлж үзээгүй хүмүүс чинь ингээ чат эхлүүлэхээр юм. Тэгэл нэг гэсэн үн бийс шүү. Та юм дуртай нэж Айгу айлтай. Мэднэ. надалаа яваад богино хугацаа ярьсан. Тэгээ угаасаа энэ чинь бичих нэг өөр уулзаад ярих нэг өөр. Би ихэндээ ингээ биччихсэн Австрали авцаад байгаа. өөрөө чат хүлээсэн. Нэрнгээсээ жоохон гарын уртаа сайжруулах. Тэгээд ер нь бол яг дөрвөлэн таны ингээд чаталж үзлээ. Тэгээд нэг охин нь болохоор хар гэдэг охин нь болохоор наваг юу гэсэн дөрөв охиноос зэрэг чат аваалаа. Тэр бол аяр хөвчлөлтэйсэн. Тэгээд за тэгээд кис бол яг ер нь бол шууд ингээд яриа эхлээл ер нь бол ингээд харсан уу яаж нийт ингээд нэг амар юунод орж ирэл тэгэл торт энэ төр ингээ хийдэг гэдгийгсэн чинь надаа хийж өгөөрэй энэ төр гэ нэг тийм ингээ буцааж нэг жоохон тоглолт энэ төр бас явагдаад байсан шүү.
Юкин бас айгүй зөв юу байсан. Тэр нь болохоор ямар орд тэгээд заагаас гэсэн чинь нааттай тохирох юм байна. Яг Aeros гэдэг смут орж ирсэн. Тэгээд хөрхи манай нэргүүн маань нэг жоохон яг яах учраа жоохон олохгүй байгаа юм шиг надад санагдсан. Юу хийж ийн гэж. Шийдвэр гарсан байна. Ингээд та нарт шийдвэрийг танилцуулъя. Энэ үед хасагдах хүн бол нэргүүнээрээр оролцсон оролцогч. За дахиад сайн уу? За ер нь хасагдсан шалтгаан бол бараг мэдж байгаа. Ер нь ингээд чат ирэнгүүт буцаад хариу өгөх гэхээр ерөөсөө юм орж ирэхгүйсэн. Тэгээ ер нь бол хүнрээ төрүүлж чинь гэдэг чинь маш хэцүү асуудал юм байна. Бичихээр юу ч орж ирэхгүйсэн. Тэгээ бараг угаасаа цаа түн юм бичингүүт би хариулах гэж амар удаад тэгээд угаасаа юм бичлцээчгүй бараг нийлээл нэг 7 чатлал солилцсон. Тийм ч угаасаа тэгээд хасагдах нь тодорхой юм байна. За би нөгөө хэдсээ төрүүлээд энэ хүнтэйгээ уулзах нь. Угаасаа би амар сонирхож байсан. Би төрүүлээ уулзчихъя. Сэн үү? За би өөрийнхөө жихэн нэрээрээс юм. Төвшин зулгээд эмэгтэй нэр өгч гэж бодсон шүү дээ. What? Чат ирэхгүй болохоор хасаа ичиж байгаа юм. За энэ тайлбарлаасаа. Ерсэн. Нөгөө талахаар амар юм smooth conversation өрнүүлээд байсан. Тэгээд дондоор нь болохоор нэг тийм тайлт нээж явах юм хөг хэсэмнүүд явуулаадсан байхгүй юу. Тэгвэл болохоор хоёулын conversation жоохон нэг юм casual явуулсан зүгээр л. За дараагийнхан болзоог сонирхолтой гэрээ. Хоёрдугаар үед өмнөх үеэс ялгаатай нэг нэгээрээ болцох болно. Бүгд нэг нэгээрээ сууж 7 минутын турш зөвхөн voice-оор чатлах болно. Ингээд амжилт. Өөрөө ер нь жоохон бүдүүн хаалгаанд аваад тавтахгүй юу? Тэгээ бүдүүн хаалгатай байвал илүү таалагдах хаа л гэж бодчих. За саад үз. За энэ удаа миний нас 18 тийм тэгээ сарын дараа 19 хүрэх цаа. Тэгээ одоогоор 18-тай байна. Энэ удаагаар Амцаа айгүй сансыг бодвол дэжгүй болоотой юм байна. Тэгээд бас насан ч гэсэн ойлцсон байна. Чиний хувьд ер нь бол мөрөөдлийн болцоогоо тодорхойлвол ямар байх вэ? За амархан юм асахгүй дээ. Миний мөрөөдлийн болцол ерөөсөө ингэдэг юу вэ? Хоёулаа морин дээр шууд уул руу амар дахиад уралдаж дахиад тэгэл ерөөсөө уулан дээр очиод хоёулаа нар мандахыг хараад гой сүү өргөөл тэгэл тэндээ сайхан гал төл цууж агаад тэгээ мориороо буцаа буух. Тэгээ голын иргэдээ дахиад суугаад дахиад жоохон амарч агаад тэгээд явах. Сонирхолтой яриад төгсөн байна. Хүний яг хоолоогоор нь ингээд дотор ингээд төсөөлөх бас жоохон сонирхол байдаг. Нэг иймэрхүү зан төрхтэй, иймэрхүү хүн байж магадгүй юм байна гэдэг тийм төсөөллүүд юм амар бууд юм байна. ямар амтан дуртай. Чамд тийм дуртай кино байгаа юу? Халахал ямар тийм юм болсон. Кино байгаа. Нэг ноутбук гэдэг кино байдаг шүү дээ. Тэрэн дуртай. Бараг надаас ярих юм шиг би яаж байна гэд. Хасаар. Үгүй амар би хоолыг амар сонсч ирсэн юм байна. Амар сонсч ирсэн. За ямар хөө энэ да дэжгүй нөө.
Яг нэг юм мэдгүй маа цагаан сараар нэг юм бэлэг өгч мөгдөг анинер шиг л сонсогдчихээн. Яг нэг юм эсвэл байгуулгын нэг юм нябагч нар шиг сонсогдлоо. Тийм. Хараал үнэхээр гайхшруулж дуусахгүй юм аа. Чатлж байгаа шиг л ер нь бол бараг яраарэ л гэж ер нь нөө фэйсбүүкийнхаа зураг шиг гараа гэдэг шиг яг чатны араас үрээ гэж ингэдэг шиг ингэ шууд тэгж войс яваад бол энэ ингээд яг юм харилцаараар магадгүй хамаагүй юу болох. Тэгээд яг войс явуулж байгаа тхүү ингээд амар бие ингээд барьчд юм байна. Тэгээд би өөрөөсөө бас жоохон барайлаа юм л та. Өөрөө ингээд мөр амар сайн он чаддсан шиг байна те. Тэгээд нөгөө болцож байгаа юм ихтэй чи мөр он чадахгүй бол тэгээд чиний мөрөөдлийн болцоо сүрэн гэсэн үг. Зааж өгч чадах юм уу? мөр хэрэг чадахгүй бол юу ч юм уу? Намайг унчих юм уу? Тэгээд тоншилдаг сайхан намайг надуулна. Яа. Юу гэстэй болоо. Чиний хувьд ер нь үерхлээс ер нь хамгийн юм чухалчилдаг зүйл юу байдаг вэ? Айгу тийм нэг ойлгодог тэгээд үнэн ч. Надад болохоор яг чухалчилдаг юм гэвэл ер нь бол сайн ойлголцох хэрэгтэй юм шиг санагддаг. Тэгээд дээрэс нь болохоор хүндлэл гэдэг юм амар чухал юм шиг санагддаг. Ингээд юм ямар нэгэн хүндлэл байгаа газар яг ингээд тухайн харилцаа ингээд ер нь цаашаа үргэлжлээд оршиж идэг гэж би яг итгэдэг болохоор хүндлэл амар чухал. Тэгээ ер нь ингээд юм хүн амьтандаа танилцсан шууд зүгээр voice явуулах гэж барим байна. Гэхдээ чи voice явуулж хоёул voice-оор яриагээл. Тэгээ эсвэл ярьж барьдаг ч юм уу. Тэгвэл бас арай зүгээр л юм шиг санагдлаа. Чатны ардаас бол хүмүүс л тэл айгу дураараа л загнад юм байл та. Энэ хүн нөгөө нэг ханад төрсөн үгүй юу? Жохон хоолой нөхцөн. Абаах. Юу чи ойр танаа төрсөн үгүй юу? Жохон хоолой нь өвдөж мөвдсөн үгүй юу? Та нар юу хийлгүүлээд байна? Амар Би жоохон бүдүүн болоод байгаад болохоор ингэж асууж байгаа хэрэг. Гэхдээ яард ялч жоохон ханиадтай байгаа ойлгоорой. Гэхдээ ямар ч гэсэн би эмэгтэй хүн шүү гэдгийг харуулах гээд хөмсөг үснийхээ зургийг оруулсан байгаа. Одоохондоо яг тийм юм гэж бодож байгаа юм яг үндэ хаалгаа. Ер нь гэхдээ жоохон дараахан төрлийн хүн байгаа л юм уу гэж бодож байна. Дараахан тэгээд дотроо нэг тийм хүүхэд чиг зам байгаа юм шиг байна л гэж бодлоо. За сая бол яг 3 охинтойгоо ярьж үзлээ. Тэгээд ер нь бол яг гурлаа бол ерөнхийдөө ингээд нэг юм яриаг нэг жоохон юм ингээд авч явах чиглүүлэх тал дээр бол жоохон дутмаг байсан. Тэгээд ерөнхийдөө бол яг нэг юм яг эмэгтэй хүн болохоос тэгдэм мэдхгүй байна. За одоо тэгээд яг миний яг одоо сасах шийдвэрийг гаргуулсан нөлөөсөн хүн бол Хоёрдугаар үеэс өөрийн сонирхол биш гэсэн нэг эмэгтэй оролцогчийг хасах болно. Энэ үед хасагдах хүн бол кейс нэрээр оролцсон оролцогч. Би өөрөө яа. Харин би яас. Хоёр аим бодлоо. Би явчих гээгүй. Би нэр ялч барих гэцээс ахгүй ингээд юм нэнгүүд би яа бүр онгоо асуусан би өөдөөс нь яг юу ч ярьсан нэрнгээсээ би тэр бичлэгээ дараа үзвэл нэр өрөөс хэлж байгаа. Тэгтэл Харин би voice эвгүйсэн. Тэгтээ яг зүйлддэг. тэр нэр юм. За одоо энийг voice-ыг давцсан бол асуудал. Сонирхолтой л байлаа. Тэгээд угаасаа асуултан дээр яг үгүй асуултан дээр энэ voice дээр яг ингээд нэг аюу хэцүү байсан. Нэг тийм урсаж чадахгүйсэн аахгүй араараас нь ингээд нэг асуултнууд чинь ингээд уялдаа таах хэрэгтэй шүү дээ. Тэгээ нэг амар сайн ойлголцчихдаг баг. Тэгэл асуучихлаа.
Оо нөгөө нэг би яг мэдээ бодсон байхгүй юу? Яг Би бодсон. тэгээ бичлээ хийгээд байдаг. Үгүй ямар муухай юм бэ? Би одоо ингээ өндгөн дургу болчихлоо штэ гэдэг юм. За. За, уянгал Шин явах. зал. Юу? Уянгал явах. Пүү бацраа. За. А жинхэнэ нэрээрээ хэлсэн юм штэ тий. Тий. Инстаграм нэр нь хэрэггүй лээс. Гэлэс тэ. Гой бичлээ. Тэгтгээ. Аа. Уулын айгу ингээд ихэндээ айгу дайжгаа авч ирсэн. Тэгээд ингээд юмнууд ч ингээд юм ингээд юм хөөгөт юм гоёс эхлэндээ чатан дээр. Тэгээд ингээд яг voice дээр ингээд нэг жоохон нэг юм ив хаваа болохгүй нэг ингээд жоохон тэгээдсэн. Тэгэхээр тэгээд жоохон чатлсан шиг бас арай биш энэ да гэж та тэгээд бочлаарай. Члаа зүгээрээ. Баяр хүргэе та хоёрт сүүлийн шатанд тунаж үлдлээ. Залуудаа өөрийн мэдрэмжийн дагуу энэ ширээнд байрлах CU-гээр борлуулагддаг бүтээгдэхүүнээс сонгон илгээнэ. Энэ үеийн дүрм маш энгийн. 2 бүсгүй маань ханны цаанаас 7 минутын туршид болзоод залуутайгаа ярилцах болно. Амжилт. За би болохоор шууд сүтэцээ сонгоно. За би бол копиг авчлаа. Яа тэгэл болзаан дээр нь бол сүтэцээ гэсэн дурдсан болохоор. Ой. Наа чин тэгэл бас чамж байгаа. Тэгээд Гэтэ энэ хоёроос энэ гэхдээ ямар гоё амттай байсан. Валентины угаасаа чухал юм чи шоколад шүү дээ тий. Тэгэхээр шоколад. Тэгээд энэ амар хөөрхөн зүрхтэй юм зөө гэсэн юм судастай. Тэгэхээр энийг хэдийг сонгохоос нь. Тэгэд энийг кранчи. Энийг аваад тэгсээ цаадасаа. За би бол эднийг сонголоо. Ер нь бол залуугийнхаа сэтгэл хөдлөл бол ясан юм дээр нь үндэслэж эдгээр бүтээгдэхүүнийг сонгосон байгаа. За ингээд яг бэлгнүүдийн ингээ харуулаг хоёул ягаад яг алкоголыг ингэж яасан бис ерөөс ойлгосонгүй. Хамт ууй гэж байгаа юм уу? Намайг ингээд жоо уудаг гэж хараад гисэн юм уу? Би л ойлгосонгүй. Гэтэ яагаад ч яг нэг юм сонголтынхоо төрлөөр энэ хүний бэлэг арай жоохон ягаад ч нэг жоохон анхаарал татаад байна. Оо за сүйтэй цаг нэ. Энэ кофе юм шиг байна тий. Бас сонио шүү. Тэг би нэрээ сүйтэй цайнд айгуу дуртай. За ерөөсөө. Энийг яг ингэж ч юм. Яг яах ч гэдэг хэвчээ. Энэ охин гэдэг халбуг тавьсан байл. Энэ охин бүр шууд драфтны нэгээр госгоёсон. Энэ яасан онгоодгүй шоколад вэ? Энийг бас тий онгоолгож монголгоод өгсөн байлаас тий бас. Тийм жижигхэн юм дээрээс хавуу ер нь айгүй юм хардсан биш шүү. Яг төсөөлөөгүй байсан хүн яг амар сэтгэл төрж магадгүй бах тий. Тэгэхээр за юу н эхлээд яач. Эхлээд энэ цагаан минутаа хүнтэй уулзъя да. Энэ нэлээд тогтож харсан хүн энэ алтан зүрх мөрхтэй хүнтэй л эхэлж уулзъя да. Сайн уу? Сайн уу. За сүйтэй цаа яагаад сүйтэй цаа вэ? Чи угаасаа өөрөө хэлсэн болохоор тэр чи яачсан санаа да. Сүтэцээ дуртай хүн юм байна гэж бодоод сонгосон байгаа. Валентиныг ер нь өмнө хэдэн удаа тэмдэглэж ирсэн. Ер нь бол Валентиныг Валентин утгаар нь тэмдэглэж үзээгүй юм байна. Юу гэсэн үг? Ер нь Валентинаар яг тэгэж Валентин л жагаагүй. Тийм. Хостой айж байгаагүй гэсэн юм уу? Тийм ээ. Тэг надрыг тэгж хэлүүлэх гээд байгаа юм. Аль болох тойруулаад тагсан юм. За ер нь намайг төсөөлж байгаа ямар хүн байна гэж бодож байна. Амар хөвгчлээ хүн баха. Нээлттэй. За. Өөр. Амар хөвгчлээ хэлээгснээ хэлдэг хүн гэж бодож байна. За. Намайг ямар цантай хүн бах гэж бодож байна. Яг одоо яг явах ингээд юм. Одоо чи жоохон нүүр толол жоохон ингээд бие барьж магадгүй. Тэгээ нэг жоохон нэг юм дотгошоогоо нэлээд бодож байгаад ярьдаг төрлөө юм шиг санагдлаа. Тэгээд Загсны одынхоо ер нь амар мэдрэмжтэй романтик хүмүүс байдаг шүү дээ. яа. Яг хөвгөлтэй ч юм бол яг таарах бах. Арай дөх бах. Романтик бол арай бас шээрээ.
жоохон хөлдөө тал руугаа. Би бол романтикээс бол айр ингээд дэгэж жаал айр лаглаг юмнууд ярих л байсан. За чи ер нь эсрэг үүснээсээ ер нь яг арай ингээд татагддаг төрлийн одоо тийм зан аран шин ч юм уу, үйлдэл ч юм уу тиймэрхүү юм юу вэ? Амар эрэгтэйлэг хүн татагддаг. Тэгээ хөвгөлтэй үнд. Бас араас чихээс тий. Хөвгөлтэй гэтээ жоохон буйсэлтэй. Тийм хүн татагддаг. Чиний хамгийн их сэтгэлээ чи хөдлөгдөг зүйл юу вэ? Хамгийн сэтгэл хөдлөгдөг зүйл. Яг одоо ингээд одоогийн хийж байгаа ажил маань юм болов? Яг энэ бол яг одоогийн хийж байгаа юмнууд дээр туртай ингээд бүтээл болгож гардаг. Тэд нарыг ихтэй ер нь бол ингээд ийм нэлээд кайферч хийдэг. Тийм. Чи ер нь хамгийн сүүлд хизээ юм сэтгэл хөдлөм юм романтик мөчийг мэдэрсэн бэ? Сэтгэл хөдлөм романтик. Удаж байна. 10 сард юм болов? Яцаа. 10 сард юу болов? 10 сар зүгээр сэтгэл хөдлөл арай ихтэй байсан гэж бодож байна. Яг романтик талаараа юу? Романтик. Тэг ер нь бол романтик талаараа. Чиний хувьд хэзээс үл мэдэрсэн бэ? Нөгөө нэг юм гэрийнхэнтэйгээ хамт байхдаг юм уу? Арай нэг тийм юм л юм. Яг юм амар юм хайрыг ингээ мэдэрдэг болоод байгаа. Арай юм сэтгэл хөдлөлтэй юм уу тийм. Яг нэг юм гэр бүлийн тийм хайр мэж аюу зөв юм билээ шүү дээ. Арай жоохон туршлагатай гамжиж эхэлчихдэг үү? Ой ёо. За би туршлагатайгаараа эхэлчихье. За ер нь ямар хүн бэ? Нэг жоохон жоохон би бас жоохон танилцахгүй л яваад байна л та. Ямар хүн байна те? Юу хийж гин? Яаж гин? Одоохондоо оршоо олохгүй ажиллаа хийгээл байгаа да. Би ер нь бол төгсцөө. Тэгээд жоохон бодож байгаас чинь хөвшин байх юм бол битгий гахаарай гэхгүй. За би гайхаж болохгүй байна за. За тэгээд ер нь бол би нэлээд шудрах хүн гэж санагдаж байгаа юм тий. Тийм ер нь орж хамгийн анхны нөгөө нэг миньоны зураг тавьчаад болцно гэдэг байгаа юм да гэдэг чинь биш тий санаж байгаа юм тий. Санаж. Амар инээсэн шүү дээ гэсэн. Хүмүүс тэгтээ нэг анхны сэтгэл гэж байдаг шүү дээ тий. За анхны сэтгэл үү? Тэгээ анхны сэтгэл бол яалтч бас жоохон шок юм байдаг л даа. Хөөе энэ хүн чи одоо гэж үзсэн. Тэгээд хөөе тэгээд яг ханаа төрсөн юм болоо хоолой нүвтсэн юм болоо яасан юм бол гэж жоохон бодсон. Тэгэхдээ яг утас бол нэлээ өнгө нэлээ дээшлүүл сонсгуулт юм биш үү? Ингээд сонсоход бол гайг байна уу? Гайг байна уу? Гайг байна. Би тэгтээ яагаад ч юм өөрийгөө яг за би сонсох дээр л угаасаа явандаа гэл энд орж ирэл тэгэл бодсон байсан. Үлдсэн байгаад гайхсалтаа гэсэн. Гайхсан уу? За энэ чахаа. Ой зээ. Аха. Би харин нөгөө нэг юм хоёр их жоохон дургу. Тэгэхээр жоохон уур үрэх гэдэг юм аа. За чиний ер нь өөрийнхөө хамгийн юм дургу зан чанар юу вэ чамд? Би нэлийн зөрүүд. Нэлийн юу? Зөрүүд? Зөрүүд ээ? За. Чи жоохон дүлийн юу? Харин ингээд нэг юм Харин ханны наазаа сайн сонсогдохгүй байгаа даа л да. За. Тэгээд дээрэс нь сая харсанчлаа би амар хитрхи шудрах. Чи өөрөө амтнаар зүрсэн бол ямар хөө амтнаар хойсон бол? Арслан юм болов. Яг Батчисо. Энэ арслан хөрөх үү? Хөрөн штэ. Яа за. Зөөлрөх үү? Зөөлөр амар зөөлрнэ. Тэр нөгөө нэг хэлээд байдаг штэ. Сэтгэлийн доторх тэр нэг уцыг нь хөндөчих юм бол гэдэг шиг те. Яг нэг зөв юм олчих юм бол тэгэл уйраал явчих штэ уг нь бол. Ингээд амьдар ярихад аяга таалагдсан бас. Хөгжилтэй л юм шиг санагдсан. Хөгжилтэй юм шиг. Танд ямар санагдав? Гэтэ ялчгүй гаднаа бол нэг тийм амар инээд мата юм шиг байгаа штэ. Тэгээ дотор нь яг тийм нэг амар зөв хүн байгаа гэх шиг санагцсан байхгүй. Зүгээр л бид хэдийн амар өнгөцгөн ингээд харахад энэ хүн чинь ийм хүн юм байна гэд хэлэхгүй зүгээр ингээд удах тусам гарч ирэхээр нэг тийм хүн юм байх шиг л.
амар өвөрмөц Амар өвөрмөцсэн нэрээ. Бас амар гэр бүлсэг өвөрмөц юм шиг байна. Тийм. Амар жоохон зөөлөн ч юм уу тэмдэг төрлөө юм байна. Тэгээд ер нь яг одоо харьцуулахад яг эхний охин бол яалчгүй ингээд нэг жоохон юм ингээд яриаг ер нь бол ингээд яг цааш нь ингээд авч яваад ингээд яхад айгууд дэжгүй байсан. За тэгээд хоёр охин маань бас ер нь дэжгүй. Гэхдээ нэг жоохон ингээд нэг юм яг тодорхойгүй яг яах гэдэг тодорхойгүй нэг жоохон нэг юм тиймэрхүү яриад нүд амар жоохон сул юмнууд жоохон өрнөдсөн. Тэгээд эхний охиноо ер нь аль сонгохоор шийдсэн. Ингээд хамт морин дээр сүттэй цай уумаар уухаар шийдсэн. Яна. Энэ аль Хараа юу шүү. яа зангин ба. Яг тэр яг чатнаас ингээд яг чатнаас ингээд авч явж байгаа шүү. Чатнаасаа ингээд үргэлжлүүлээд ингээд явхад бол ингээд жоох ингээд шат ахих тусам тухайн ингээд хүний одоо нэг юм чадахгүй одоо ихний одоо шатн дээр чадсан юмуд нь дараагийн хүн ингээд чадахгүй болоод тэгсэн ингээд дахиад шал өөр энэ хүн арай ингээд илүү бол ингээд явцсан. Тэгээд жоохон амар хэцүү л байсан юм. Тэгээд ингээд за энэ хүн дэжгүй байна гэж байгаа нөөц шатн дээр шал өөр болоод тэгээд ингээд за энэ нь одоо дэжгүй байгаа даа гэх дахиад шал өөр болоод ингээд яваадсан. 60 хэрэгцсэн. Үе эхэлж байхад эхэлж байсанчлан үе болгоны төгсгөлд нэг оролцогчийг хасах болно. Энэ шийдвэрийг болзоод залуу гаргана. Сонголт чиний харт байсаар л. За ер нь бол энэ сонголтыг хийхэд надад амаргүй байлаа. Хасан хүн бол За зоолонгийн төрхөн дээр тэг. хасан хүн бол хар Yes юм аа. тэр хар өнөтэй байсан тийм. Ард нь гэхдээ хард зүрхтэй байсан байхгүй юу? Тийм. Хараар нь доошоо зүрхнээс хамтны уушаастай байсан шүү дээ. Хар зүрх. Тэр чинь нийлээд хар зүрх болж байгаа байхгүй юу? За өсцөөгөө хэмэртэй. Хэмжээл та. Нэвтрүүлгийн дүрмийн дагуу та хоёр үргэлжлүүлэн ажиллах уу? Тийм бол ширээндээ сууж үлдэнэ. Үгүй бол босож явна. Ингээд 3 тоолъё. Шийдвэр гарсан байна. Сэвгийн болзооны энэ хэсэг та хоёрын. Та хоёрт болзоонд нь амжилт.